За бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумд газар тариалан эрхэлдэг эвд төрөө компани тариан талбай дээр ирээд байна. Бид энд эвд төрөө компани захирал Наранбаатартай уулзж байна. За сайн байна уу? Сайхан амарч байна уу та? Сайн байна уу? Сайхан амарч байна. За ураг цариун байна уу? Ариун байна. За энэ жил Баянгол сумын нутгаар зун зуншлаг ямар болов? За ер нь тарианагаа яаж ургав? Энэ жилийн хувьд бол зундааны жоохон бороо жоохон таарж эсвэл намаршаад ирсэн чинь бороо илгшээд энэ намартаа бол сайхан л байна. Ургацуул энэ жил бол нэг бас сонсныг утгад бас нэг сайхан л ургаад одоо ургац суралт эхлэл явж байна. За ургац суралт хэднээс эхлэв? Хэдэн хувьтай явж байна одоо? Ургац суралт манайх бол одоо нэг 80 хувьтай л явж байна. 200 га дээрс. 200 гад. Улаанбаатар. Тэгээ одоо тариалт ерөнхийдөө дуусах шатандаа л явж байна. Тариа бол их сайхан байна. Гэтэ жоохон подгонтой байна. Ямар нэгцэл байдал үүсэж байна? Ер нь бол бас оройтч орсон борооноос бол ерөнхийдөө бол тариа бол подгонтоод ер нь жоохон хураалт болж байгаа удаашралтай жоохон хүндрэлтэй байна. Энэ жилийн хувьд бол. За. Тэгээ тариа хураат одоо нар сан гарахгүй, намрын өндөр хатаж өгөхгүй подгоо өсчихэл тэгэл чийг нь хүлээгээл одоо нэлээ удаашралтай явж байна. Сая 8 сарын 20 дээр орсон бороо юм болох ч үү тийм ээ? Тэгсэн ер нь бол энэ 8 сарын сүүлээр 9 сарын дундуур орсон бороонууд ч ерөөсөө энэ суралтын өндөр энэ подгонт болоод их хураалтал их оройтулж байна. Болцсонд их нөлөөлж байна. Тэгээ одоо ямар арга хэмжээ авч байна? Яа гэж бодож байна тийм ээ? Одоо бол тэгэл одоо ерөнхийдөө тэгэл энэ цагаагаар тогтун байхыг хүлээгээл энэ хатагаал энэ байгалийн арга хүлээгэл байж штэ юм. Ангилс нөө ангилж. Ангилаагүй ер нь дандаа шууд хураалтаар авч байгаа. Ангилж болохгүй нэ. Ангилж болохгүй одоо энэ бас ойр ойрхон тэнгэр муудад гарчин тэгээд ангилах юм чинь юу өсч болохгүй болчиход байна. Уулын сайхан амжилт чинь овоо нар шараад яжсан чинь сүүлийн бороонууд л ерөнхийдөө тийм нэлхэр болчихлоо энэ подгонт болчихлоо. Ер нь зуны 6-7 сар ер нь бороо ортсон юм уу тийм шээ? Энэ 6-7 сард бол ер нь бороо ороогүй. Ороогүй. 8 сарын ихээр л орж гэлсэн дээ. Тэгээд энэ жилийн хувьд бол манай энд бол яг нэг одоогийн байдлаар нэг юм хөрхөөл байна. Ороороо оройтч орсон гэсэн бас нэг ургацаа бол авч л байна. Өтрөм дээр жоохон ажил нэгж байна уу? Өтрөм дээр ерөнхийдөө бол ажил их өтрөмийн ажилтаа болж байна гэх юм. Тийм ээ. Чихтэй будаа бууж байна. Цэвэрлэгийн энэ дээр бол өтрөмийн талбай дээр бол будаа бол одоо тэгээд ер нь бол ачигдаагүй чихтэй бол тэгэл байж байна. Ер нь тэгээд цагаараа нөхцөл байдлаас үлээ бид чинь бушуухан удаа авахын төгсөл болж шүү дээ. Тэгээд талбай дээрх будаа. За бууж байгаа будааны чанар натур цавуулаг чиг ямар байна? Ер нь бол натур цавуулаг бол их маш сайн. Манайх дээж өгөхөд бол бүгд л болж л байна. Жохон ногоонтой чихтэй л байна. Чихтэй. Хатаа харах хэмжээ. Хатаа харах хэмжээтэй л байна. Ер нь тэгээд подгонцсон болохоор жохон ногоон будаа ихтэй. Тэгэл тэрэн дээр л одоо байж байна. Өтрөн дээр л одоо байж энэ ургац сургаалаад. Өтөр шингүүл. Өтөр шингүү одоо ямар ургацаа урааж аваад өтрөм дээр л дараа нь ажилласан учир нь бол гэж байна. Энэ жил ерөн зүгээр чигийн хангамж хэр байсан хавар тариалтын үеэр? Тариалтын үеэр бол чиг бол хангалттай байсан. Тэрний юугаар яагаад энэ зундаа жоохон 6-7 сардаа бол бороо ороогүй жоохон гамдуулж өгөөд энэ жилийн тариа бас жоох их намхан. Тийм жоохон толгой бол нэг дунд зэрэг юутай л гэж. Жоохон тачирдуу. Тачирдуу тийм л ургал. Ургасан байна тийм ээ. Энэ гантай жилигээр нь яаж тесч давж гарав? Халалт тулыг маш их байсан. Тэгэхээр энэ нэг 6-7 сарын тэр их халалтыг яаж давж гарав? Ямар арга хэмжээ авав? Ер нь бол тэгээд юу басан л да энэ халалтын өөр чин дан нөгөө сэлбэх нөгөө хөрсөнд байх ураг тармилтай байх бордоо хэрэглэлээ. Манайч одоо энэ дархны бие ондрог компани бас бордоо авч хэрэглэдэг. Тэрнтэй бас тэр бордоо орчод энэ зундаад 3 бордлоо. Тэгээ биогон бордоо дархан гомат төрч бордоо ерөөхдөө бол тэр бордчиж л одоо энэ халалтыг давлаа шүү дээ. Өмнө та ерөн зүгээр бордоо хэрэгжилж байсан юм уу? Ер нь бол хэрэгэлдэг. Ер нь бол хэрэгэлнэтэй. Яг юундаа тааруулаа л. Өмнө хэрэгжилжсэн бордоо, за дотоодын үйлдвэрийн бордоо гэд зүгээр үр нөлөө ургамалдаа таримл ургамалд үр тарианд үзүүлж байгаа чанар нь ямар байна?
Чанар Ямар нөлөө нь ямар вэ тийм ээ? нөлөөтэй. Ер нь бол энэ ургацж байгаа нь Улаанбаатарын чанарт бол их одоо энэ натур тэр цавуулаа гэдэрт бол тэгээд энэ ургаж байгаа ургамалтай өртөр нөлөөлж байгаа шүү дээ. Тэгжиж л одоо энэ хөрсөө боржиж л юм авч байгаа юм шиг. Бид нар чинь тэгээд ер нь бол тэгэл олон төрлийн ласл үзэж штэ одоо бордож. Тэгэхгүй бол ерөөсөө ямарч энэ халуунч бол ерөөсөө. Бордоо гэдэг нь ер зүгээр яг яаж хэрэгжилж байна? Бас энэ эрдэмтдийн заавар зөвлөгөө, агрономчдын заавар зөвлөгөөгөөр л явж байна тийм ээ? Ер нь бол тэгээд Яг энэ одоо тэр хийх хугацаа зөвлөмжийн дагуу дагуу. тэгэл юунд тааруулаад тэгэл орсны хорморн тэгэл цаанаас нь хэлж ярьж байгаа тэгжл хийж байна. Тэрний хүчинд л ер нь энэ жилиг өөр ганцтай жилиг даваад гарч Тийм тийм энэ ээ? бол тэгээд энэ жил одоо бас тэгжл яаж байна да. Энэ ганц ч юм бас өдөрч тэгжл одоо тариач одоо халуунч одоо бас хэцүү боллоо шүү дээ энэ сончоос. Сорт үр сорт ямар үр тарьдаг юм да? Манайх энэ дархан 144 сорт. Дархан 144 бол ер нь ганд их төсвөртэй гэж ярьж штэ тийм ээ? Ер нь онц шалгарчаад байгаа юм байна гэдэг. Тэгээ жоохон болцооройтой юм сорт байгаа шүү дээ. Манайхан энэ хөрөлнгөөс гаргасан сорт шүү дээ. Нутгсан сорт болохоор Нутгсан сорт. тэргүүрэл явж байна да. Манай өөрсдөө нодлон авсан сорт өөрсдөө үр гаргаж аваад эргээ тариал явж байна. Гаагаас 90 дундаж энэ жил. Энд бол нэг 12-оос 15 хооронд л байна да. Энэ бол гаагийн бол ургац бол. Та технологи одоо ямар технологи мөрдөж ажиллаж байна? Та гэлтгүй ер нь одоо энэ танаахтай зэрэгэлдээ байгаа энэ аж ахуйн нэгжүүд энэ технологи ер нь ямар технологи мөрдөж ажиллаж байна? Одоо энэ юунд хэрглэж байгаа тарилтаас эхлээл одоо бүх хурац ултрал одоо бүх одоо энэ зааврын зэгсэн тэр заавар технологийн дагуу тэргүүрний яг мөрдөл тэгж л явж байгаа. Үрийн норм метр. Үрийн норм бол яг л энэ бас агрономи зааварчсан үгээр тэгэл нэг бүгдийн нэгт зааврын дагуу яг технологийн дагуу орц нормоор л явж байгаа. Жил тэгтээ нөгөө тухайн жилээс хамаарал бас ингээд өөрчлөгдөөл явж байгаа бах тийм онцлогтод тааруулаад. Тийм онцлогтод тааруулаад яг тэр тухайн энэ жилийн хувьд бол жоохон гамтаа гэдэг үүднээс нэр нь бол энэ дархан сортыг бол илүү бас жоохон нэг талдаа энэ талтаа бол тарьсан юм жоохон авраас ш энэ жоохон зун халтаа гэдэг үүднээс тэрнийх нь бас энэ эрдэмт одоо энэ агрономууд хэлснээр л одоо тэгээд гант сөртөгөр гэдэг үг нь л тарьсан. Ер нь энэ гантай жил ер нь зүгээр ургац ингээд доктортой авах боломж олцоо ер нь байна уу? Ямар арга технологи явуул болохоор юм шиг зүгээр харагдаж байна. Та бол бас яг ингээд газар юу гэж бодож байна? Ер нь бол энэ гантаа юм юутай жил бол ер нь технологийн дагуу яг юм цаг хугацаанд нь яг үр сортыг сонгоод бүх агротехнологийн хэмжээ ургац бол бас сайн үр бордогоо яг зорилтын дагуу технологийн дагуу игээд тогтвол ургац бол гамтаа ч гэсэн авахар л байна. Бид нар чинь бас нэг энэ жил бол бас яг арайч бас нэг юм энд бас нэг жоохон хэцүүдлэлтэй юм бол зарим юм дээр бас жоохон алдчихлаа юм л да. За юун дээр алдчихна? Хит талтаас алдчих чинь бас яг хална гэдэг бас арайч бас энэ жил шиг бас халахыг бол арай тооцсоог л байсан л да. Хойштоо бол дараа жилүүд бол магадгүй хэлж мэдэхгүй шүү дээ. Одоо бас энэ жилиг шиг ингэж их халах, за бүр давж их халах гэдэг иймэрхүү нөхцөл байдалтай тулгуур бол ер нь одоо ингээд энэ жил бол нэг туршлага болчихлоо шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр цааш тий яг ийм цагуурын ийм үедүүл нь юун дээр ер нь анхаарч ажиллах гэж бодов. Энэ дээр бол ерөөсөө энэ цагуурынхаа нөхцөл байдлыг сайн хараад энэ цаг хугацаагаа яг сайн тооцоолж яг хаврын тарилт эдгээр ерөөсөө яг нарийн бас сайн тооцож юм гаргах хэрэгтэй юм байна. Яг одоо энэ хит одоо ийм алтай одоо хідүүдэн тарих уу гэдэг дээр нарийн бас тооцож цаг хугацаагаа л юм тааруулах юм байна. Тэгээ бордоо. Тий, тэгэл ерөөсөө тэр үед нь тэгэл хідүүд нь яг ямар цаг үед нь бордох уу гэдэг яг сайн нарийн тооцож л байхгүй л тэгэл. Ногоон ботгоо ингээд түрээд гараад ирэхээр одоо ямар арга хэмжээ авдаг одоо нөгөө өмнө устгах одоо өөр бодис мөн цацах тийм
юм байна уу? Байгаа. Ер нь бол арга технологи нь одоо сүүлийн үед бос төрөсгч тэр одоо бодисууд декват тэр гараад байна л да. Одоо яг ийм үед бол тулчаад байна л да цаг хугацаа. Одоо нэг хугацаа байхгүй. Одоо цэсгээр тэр чинь нэг бас нэг тодорхой хэмжээний нэг хэд хоногийн хугацаатай болохоор чинь одоо энэ цаг агаарынхын температур өдөр ерөөсөө бас болох болчих юм байна. Тэрнээс бол эрт бас хэрэглэх хэрэгтэй юм байна л да. Энд чинь уул нь подгонгоос сүүлийн бороо ороод ерөөсөө юм болчих. Ийм болчих. Тэгэхээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй байсан бэ? Ер нь бол зүгээр тэр бос төрөкс эдрийг бол ер нь бол ийм цаг уурхай нөхцөл байдлыг үзээд энэ цацгал хэрэгтэй юм байна. Өмнө нь бол урьдчилаад ер нь цацгал хэрэгтэй юм байна. Урьдчилаад. Тий. Бас нэг сургамж болчих байгаа. Энэ сургамж ерөөсөө л юм болж. Тэгжиж л ерөөсөө энэ подгонтохгүй байх эдрийг бол одоо англихаар ч одоо энэ бороо ороод ууч бас болохгүй л ч гэдэг. Нөгөө баалн дээр ургаад эхэллээ. Баалан дээр ургаад эхэллээ шүү дээ төрүүлээд. Чиг нь арилж өгөх тийм л бол. Тэр тариаланчдын үнд бол одоо энэ цаг уртанд гарсан одоо энэ өөрөө одоо энэ гэрвцээд эдрийг бол бас нэг бас бодлогоор цаанаасаа бас нэг ятахан нөхцөл байдалтай бас гаргаж өгч явах бол одоо яг 100% өөртөө бас ингээд бие дагаад явах ч одоо бас хүрхгүй шүү дээ. Тэрэн дээр бас нэг төрсөгч байсан одоо яамч байсан бас нэг тийм бас тариаланч дээр бас анхаарч хандж явахгүй бол ер нь бол бас хүндрэлтэй юмнууд байна. Жишээ нь одоо юу ямар асуудлууд вэ? Одоо энэ бид чинь бол одоо энэ ер нь бол энэ хор үрцэд одоо цаг уурхай нөхцөл байдал таарсан юмнууд чинь одоо хэрэглээд явж байгаа чинь тэд нар чинь одоо зах зээлийн ханш аяг өндөр. Тэр болгоно чинь 100 хэрэглээд иж чадахгүй. Механик байдлын юмнуудыг хэрэглэхэр ч одоо тэгэл нөхцөл байдал нь ийм л болж өсөж шүү дээ. Уул нь бол одоо ингээ хэрэглэмээр байдаг тийм ээ. Үн өртөг өндөр өртөө болчиход. Тэгээ тэр чинь одоо ингээ аваад өндөр тэр чинь тэр жил даруйд нь юмад хөлөхөөр нөхцөл байдлууд чинь худалдаж авах юм дээр чинь бас аргасан одоо яамнаас одоо улсаас одоо корпорацаар дамжиж одоо яаж арга хэмжээ авах тэр мөрч бас нэг бодлогоор бас шийдэж өгөхгүй бол одоо мөрж байгаа юмар бол бас дутагдaltaй л байгаа шүү дээ. Дандаа л одоо энэ гадуур зарж байгаа юм л авч ирэлж байгаа шүү дээ. Тэр юм дээр бас тариаланчдыг бас харж хандаж бас тэр цаг хугацааг нь хэдүүд нь яг тэр бас нэг болцооны нөхцөл байдалтай нэг хугацааг нь бас арай сунгаж өрсөг бол зээлэлгээд идэг. Энд чи одоо өгвөл буцаагаад эргүүлэл нэг сарын дараа нөхцөл байдалтай ч гэдэг ийм л юмнууд үүсэж шүү дээ. Бид ч одоо энэ чунаж зэрэг тэмэлд байдлаар л авч байгаа шүү дээ. Энэ оруулж ирж байгаа энэ хорог гэрвцэд чинь бол тэр чинь одоо яг үндсэн одоо манай энэ салбар яам бол тэрийг бол арай нэг өөр байдлаар шийддэг байх хэвээр. Бид нар ургац авч байгаа бол яг тооцчихсан ургацаа бол авч чадахгүй шүү дээ. Тэр нь бол яг одоо хангаа юу гэж тэрийг л одоо өөрсдөө энэ жилд одоо нөхцөл цаг уурын нөхцөл үүсч ургасан юм торж борцсон л авч шүү дээ. Тэр нь бол тэгээд одоо банкны зээлэн дээр бол одоо бас төрсөг яам бас нэг арга тодорхой хэмжээний арга хэмжээ авсал гэж бодож байна. Тариаланчдад.